За сайн бацхан уу. Доктор цуцгийн нэгэн шинэ бүтээгдэхүүн байна. Энэ талаар танилцуулга өгч байна. За сүүлийн үеийн Land 200 болон Lexus 570 гэдэг зарим нэг төрлийн машинууд дотроо одоо өөрийн оюун удирдлагаараа үйлдвэрээсээ тийм асааж болдог функцтэй байдаг. За өөрийнх нь оюун удирдлага гэдэг нь болохоор энэ смартфон гэж байна. Смартфоныг ашиглаад машин асааж болно гэсэн. За тэгвэл ийм функцгүй ийм төрлийн машинуудад асаалтын системийг тавьлахын тулд одоогоор манайд тохиолдол асахын одоо боломжийг санал болгож ирсэн бол одоо өнөөдрөөс эхлээд за оюун удирдлагаа ашиглаад нэгэн удирдлага тийм өөрийнх нь оюун удирдлагаар машина асаахыг ийм боломжтой болгодог энэ төхөөрөмж бол доктор цэвчэнд ирлээ. За энэ төхөөрөмжийг бол StartCam гэж за iData Link гэдэг брендийн энэ төхөөрөмж байгаа. За энэ төхөөрөмжийг автомашинд суурилуулахад ойролцоогоор 20-30 минут хугацаа авдаг. За тэгээд суурилуулсны дараа суурилуулахад 5-6 шиг утсыг машин толддог. За машин төрлөөс хамаарат утасны тоог харилцан илүү гэж болно. За энэ төхөөрөмжийг суурилуулснаар автомашины яг өөрийнх нь үндсэн компьютертай маш сайн уялдаа холбоотой тийм ээ синержитэй ажиллаж машиныг яг энэ өөрийнх нь смартфоноор асдаг болгож байгаа. За смартфонын цаашлах төвчлөрийг 3 удаа дахад машин асна. Дахиад 3 удаа дахад машин унтарна. За гэрээсээ тийм ээ доор цонхороо харж агаад доор гадаа байгаа машиныг удирдлагынхаа цаашлах төвчлөрийг дарахад автомашин асахдаа яг аврын гэрэл ингэж анивчиж танд асж байгаагаа мэдээлдэг. Асаалтын систем. За энэ төхөөрөмж маань 2007 оноос хойш үйлдвэрлэгдсэн смарт хүртэй машин дэр зөвхөн смарт хүртэй машин. Ер нь Toyota, Lexus, за Volkswagen, Европ болон тийм ээ Америк зэрэг машинуудыг суурилуулах боломжтой. Яг одоогор бол BMW болон Benz суурилуулах цагаар бол аяа харах ирээгүй. За бусад их төрлийн машинуудыг суурилуулах боломжтой. Ахын одоо энэ Land 200-г асааж үзүүлье. За асаахын тулд цаашлах тавчлуурыг 3 удаа дарах болоо. 1 2 3. За 3 дарсны дараа энэ дизель машин учраас 8 секунд орчим халаагчаа ажиллах хугацаагаа тоож эхэлж байгаа. 8 секундээр старт команд өгөөд за ингээд машин асууж ирсэн. За машин өөрөө хэдэн минут асах вэ гэдгийг энэ төхөөрөмж тавьсан төхөөрөмжөнд компьютераар програмчилж байна. За унтраахын тулд дахиад 3 удаа болчихсон. 1 2 3. За ингээд удирдлагаараа асааж болон унтраах үйлдэл хийжлээ тийм ээ. За энэ төхөөрөмж хэдэн минут машин асдаг байх уу? Халаагчийнхаа ажиллах хугацаа хэдэн минут байх уу гэдгийг бол төхөөрөмжөд тавихаас өмнө компьютер програмчлаад тэгээд тавьчихна гэсэн. Ер нь бол энэ машиныг бол 8 секунд асаагаад халаагаад ойролцоогоор 15 минут асаад тэгээд өөрөө автоматар унтахаар тохируулсан байна. За халаагчийн ажиллах хугацаа бол 8 секунд, 10 секунд, 15 секунд, 20 секунд гэх мэтээр ихсгэж болно. 40 секунд хугацаанд ихсгэж болно. За асаалттай байх хугацаа гэсэн нь яг 10 минутаас 15 минут, 20 минут, 30 минут вэ. Эсвэл байтал 30 минут хугацаанд асаалттай байлгаж болно гэсэн. Хэрэглэгч нарын нэг хэрэгцээ байдаг. Одоо энэ төхөөрөмжөөр одоо машинаа асаачаад машинаа өргөжлүүлээд жолоодод явах гэхээр явж ил машин нөгөө хугацаанд дуусах илүү унтарчуул байх вэ. Тэгвэл энэ үед энэ төхөөрөмж нь машиныхаа компьютертай зохицож ажиллаж байгаа. За яаж ажиллах вэ гэхээр машинаа асаач юм тийм ээ. Асаах үйлдэлээ хий. 1 2 3. За ингээд машин асах үйлдэлээ хийгээд асч явах явцад би машин дээр одоо ингээд яваад очиж шүү дээ. За машин дээр очиад машинаа хугацаанд дуусах нь машинаа асаагаад жолоодод явъя гэх юм бол машинаа угаалгах шууд тийм ээ. За энэ машин яг энэ автоматсартан гормоос гараад машин унтарна. Тэгээд машин дотор суугаад хонохоо дарсаад тэгээ өргөжлүүлээд явчих болно гэсэн.